4-р сарын кино тооллуурыг маш хурдтайгаар ажилуулсан кино бол Такси Монголын уран сайхны кино байсан бол өнөөдрийн байдлаар дэлгэцнээ гараад 20 хонжоогоо хийдэж үзэгчдийн таашаалд нийцсэн рейтинг өндөртэй киногоор маш нууц Монголын уран сайхны кино шалгарсан байна. Ингээд үзэгч та бүхэндээ тус киноны талаарх дэлгэрэнгүй мэдээлэл хүргэе. За маш нууц кино маань түүхэн тулаанд кино юм. За найрлагчаар нь Тамир Батүлзинаар ажилласан. За Fantastic Production Red Point Media-нар хамтран тус кинон дээр ажилласан байна. Энэхүү киног 1960-аас 1970 оны хооронд Дархан хотын бүтээн байгуулалтанд оролцож байсан барилгын цэргийн ангид болсон явдлаас сэдвлэн уран сайхны кино болгон хийсэн юм. Уг кинонд хүний эрхээс илүү тушаал шийдвэрийг дээдлснээс болж үзэл бодлын зөрчил, их үрсийн хагцал, мөн хэцүү бэрхшээлтэй үед эрчүүдийн үерхэл нөхөрлөл улам батжиж байгаа зэргийг үзүүлнэ. Хугацаа цэргийн албад усаж гэр гэрийн зүг явах гэж байгаа цэргүүдэд дээд газрын тушаалаар дахин 1 жил хугацааг сунгаснаар киноны үйл явдал эхэлнэ. Өөрийн хувийн хүсэл зорилгоо биелүүлэхийн тулд жагсаалын дарга цоодол эрх мэдлээ хэтрүүлж тухайн үеийн цэргийн дэг гихчийг дархалснаас хороог бүхэлд нь оны ялгаагаар хагаралд хүргэнэ. Ийхүү халагдах хугацаагаа сунгуулсан 4 дахь оныхон болон жаагийн дэглэлтийг эсэргүүцсэн шин цэргүүд эцэстээ төрд тэрслэгчд болж улмаар хүний тоноос хасагдах хэмжээнд хүрч байгааг онц сонирхолтойгоор уран сайхны аргаар тусган харуулсан болно. Тухайн үед 3 жил цэргийн алба гэрс гэр орон аав ээж үр хүүхэд рүүгээ яаран байсан ч төр нам засгаас дахин 1 жилээр албыг нь сунгах болсон бохимдсан цэргүүд оны ялгаа хал цэргүүдийн дэндүүлсэн дэглэлт хайр дурлал гээд та энэ бүтээлээс эдгээрийг үзэхээс гадна анд нөхөрлийн талаар мөн ойлгож мэдрэх бүрэн боломжтой гэдгийг хэлмээр байна. Кино зохиолын хувьд яруу найрагчдын хэсгийг их сонирхолтой байдлаар шилтгэж өгсөн нь мөн тухайн үеийн үзэл сурталыг харуулж байгаа юм. Мөн нэлээдгүй инээ хэсэг байсныг дурдах ёстой. Зарим бүтээлүүд киноны гол үйл явдал, зангилаа тайллыг гаргаж ирэхийн тулд ихээхэн нуршсан байх тохиолдол байдаг. Харин энэхүү бүтээл дээр нэлээд нямбаа ажиллаж тэр бүхнийг нуршаагүй дээр гол дүрүүдийн сэтгэл зүй хийгээд төр тэрсэлж эх орноосоо урвсан гих тэдгээр цэрэг гэрсийн дотоод хүсэл нь үнэн хэрэгтэй юу байсныг товч томруунаар сэтгэл буутал дүрсэлж өгсөнд уран бүтээл болсон байгаа юм. Ээждээ хурдхан очих гэсэн хүү төрийн сүлдмийн өршөө гэж залбирах ээжийн гайхалтай тэр тайлал хэсэг үзэгчдийн сэтгэлийн үтсийг хөдөлгөөд авдаг. Одоогийн байдлаар хамгийн их үзэгч татаж байгаа маш нууц Монголын уран сайхны кино өдөр бүр танхим дүүрэн үзэгчтэй байсаар байна.